Сайн байна уу? Онлайн сургаал зуршлын төвөөс сэргэлэн төлөөлж буй мөмшөгийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын цэцлэг төлбөр буюу мөмшөжлөлтийн 2019 оны материал их сургууль математик А-гийн бодлого 1.11 гэсчээ бодлого байна. За функцтэй ирээдүйн ийм функц өгчөөд энэ функцийн графикийг болохоор x-ийн дагуу 2 нэгжээр y-ийн дагуу хасах 3 нэгжээр шилжүүлэх юм байна тийм үү? За тэгвэл гарч ирсэн график маань болохоор ийм график болно. Тэгээд A1 A2 A0 гэдэг эдгээр коэффициентуудыг олох гэсэн юм байна тийм. За translate гэхээр уулын орчуулах гэсэн үг. Гэхдээ манай болгон дээр бол шилжүүлэх, хөврүүлэх гэдгээр орж байгаа юм шиг байна тийм үү? Тэгээд ийм функцийн графикийг тэд нэгжээр шилжүүлье, энэ чиглэл шилжүүлье гэсэн үгнээс юм байна. За бодлогоо харахаас өмнө зараа оруулжээ. Юу лээ? Ахлах тонгийн сурагчдын өвлийн амралтанд зориулсан Японы 1 сарын эрчимжүүлсэн сургалт анхан шатны өсгнээс нь эхлэх юм байгаа. 12 сарын 22-наас 1 сарын 16-ны хүртэл ажлын 5 өдрөөр өдөр бүр 4 цаг 1 цагаас 17 цагийн хооронд тийм. Байршлуулаар асаа зэргийн хажуу төгөлдөр авсан 303 тоод 5 гүд бүртгэн сургалтын хэлбэр 500 мянган төгрөг бүртгүүлэлт орон 8032 44 22 заавал урьдчил залгаад бүртгүүлээрэ Японы нэг төвшөнтэй багш орж байгаа. За бодлогоо авцаарай. Бодлого маань болохоор яа зүгээр парабол зурж байгаа санчтай шүү дээ. Би бол дээр y-ийн x квадрат гэдэг. Тийм бол t дээр t-ийн квадрат t болчихно гэдэг t дээр t байх хэрэгтэй тийм үү? Тэгвэл болохоор y-ийн x-с хасны квадрат ч л та. X-с нь тоо хасах юм бол яах юм бэ гэхээр чинь одоо x дээр би 1-ийг тавьж ийж 1-ээс 1-ийг хасаад t-ийн квадрат гэж. Тэгэхээр энэ парабол маань болохоор энэ x-ийн дагуу шилжих гэдэг нь тийм. Тэгэхээр x-с тоо хасах юм бол парабол маань x-ийн эрэг чиглэлээр шилжих юм байна гэдэг. Дараа нь болохоор яа тийм y-ийн x квадратаас хасна гэдэг тавьчихгүй тийм. Одоо x-ийн хооронд t тавиад байсан бол t-ийн квадрат хасныг гараад байна. Энэ л хасныг дээр байгаа юм байна. Тэгээд x-ийн 1-ийг тавихаар эсвэл нэмж 1-ийг тавихаар тийм 1-ийн квадрат 1 хасны квадрат 1 гэдэг t гарах хэрэгтэй. Тэгэхээр функцаасаа тэр чигээр нь тавьж яагаад тоо хасах юм бол тийм функцийн гаднаас нь ингээд тоо хасах юм болохоор y-ийн дагуу доошоо шилжих юм байна гэх юм уу. За ингэж бодож харчээ. Тэгэхээр болохоор x-ийн дагуу 2 нэгж гэж явуулсан шүү. Тэгэхээр x-с 2-ыг хасах гэдэг байгаа байхгүй. Тэгмээ y-ийн дагуу хасах 3 нэгж гэхээр функцаас гаднаас нь яачаад хасах 3 тавьчихаа гэсэн. За y-ийн тэнцүү бодвол яхан 2 гэснээр x-с тоо хасна гэсэн шүү дээ. X-с хасдаг нь 2-ийн квадрат. Үнэн нь 3 шиг гэж хагаад x-с тоо хасна хасдаг нь 2-тэй. За нэмэх нэг нь бол y-рээ байж гин. Дараа нь болохоор энэ нөгөө y-ийн дагуу хасах 3 гэдэг ардлаас нь хасах 3 гэдэг чинь. Тэнцүү энэ дээр болохоор одоо 2 шиг гэж хагаад x-с нь 2-ийн квадрат тийм үү? X квадрат хасдаг нь 4x нэмэх нь 4 гэж. За нэмэх нь 3 шиг гэж хагаад x-с 2 маань байжиг. Ардталт нь болохоор 1 хасах 3 юм бол хасах 2 болчихгоо тийм. За тэнцүү. Эндээс задлж 2x-ийн квадрат боллоо, хасдаг нь 8x боллоо, нэмэх нь 8 боллоо. Ардталт нь 3x боллоо, хасдаг нь 6, хасдаг нь 2 боллоо. За эхлээд x квадраттай гişүн болохоор 2x квадрат л байгаа юм байна. Дараа нь x-тэй гişүнхээр хас 8x нэмэх нь 3x тийм үү? Тэгэхээр хасдаг нь 5x. Дараа нь үлдсэн нь болохоор энд 1 8 байна. Энд хасдаг нь 6, хасдаг нь 2 гэж ирж 0 болчихгоо тийм. Нэмэх нь 0 лээ. Тэгээд энэ дээр тэгвэл яг y-ийн тэнцүү 2x-ийн квадрат хасдаг нь 5x нэмэх нь t гэж бичих юм бол a2-ийн оронд 2 байх юм байна. a1-ийн оронд болохоор хасах 5 байх ёстой шүү. Тэгжиж энэ дээр чинь нэмэх гэдэг байсан байна шүү. Энэ дээр шууд хасна байсан болохоор зүгээр 5 тавьчих шүү дээ. Нэмэхээр нь тавьсан байгаа юм чинь болохоор би энэ дээр хасах 5 гэж бичих бол болчих. Тэгээд 0. 2 хасах 5 0 гэсэн ийм хариу гарах юм байна. Гарч ирсэн үгнүүд маань болохоор ийм үгнүүд байгаа тийм. За, нэг лайн байла. Баярлалаа. Дараа дахин уулзъя.